Миний харж байгаагаар Монгол улс ногоон ур чадвар дээр түшиглэн шинэ бизнес загвар хөгжүүлж орон нутгийн иргэдийг хөгжүүлэх шаардлагатай. Түүнчлэн байгалийн үзэсгэлэн цогцлбор газруудаа ашиглан хөгжлөө хурцсах боломжтой гэж харж байна. Бид ой аж ахуйн техникч, мал зүйч гэсэн мэргэжлийг дэмжихээр сонгоод байна. Судалгаагаар энэ хоёр мэргэжил Монгол улсад эрэлтэхтэй байгаа. Учир нь Монгол улс тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж байна. Гэтэл Хөвсгөлийн политехник коллежид очиход ойжуулалтын мэргэжлэр маш цөөхөн хүн сурч байна. Монгол улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөж байгаа орны хувьд ч хөгжлийн бодлогыг нь чарсан ойн салбарын мэргэжлийг дэмжих хэрэгцээ шаардлага их байна гэж үзэж байгаа юм а. Техник технологи өсрөнгөө хөгжиж байгаа үед орчин үеийн техник технологийн мэдлэг мэдээлэлтэй байна гэдэг нь бол өсвөл ирээдүйн Монголын эдийн засгийн хөгжлийн гол суурийг бүрдүүлэх юм болчихлоо. Тийм учраас одоо яг мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт энэ ногоон ур чадвар, уур амьсгалын өөрчлөлтийн талаарх энэ агуулга, за энэ арга зүй, за тэгээд энэ салбарыг удирдах байгаа багш боловсон хүчнүүд энэ асуудлыг агуулгаар ойлголттой байна гэдэг хамгийн чухал. Тийм учраас ач холбогдол нь энд оршиж байгаа. За Монгол улс 2023 онд боловсролын багц хуулиудаа бүрэн шинчилж, за ингээд санхүүжилтийн хувьд хөтөлбөрүүдэд өртөх суурилсан санхүүжилт, тогтолцоогоо гүйцэтгэл үр дүнгийн санхүүжилт рүү шилжүүлсэн. За сургуулийн удирдах зөвлөлөөр дамжуулаад багшлах боловсон хүчин, за хөтөлбөрүүд өөрөө ямар хэлбэрээр, ямар агуулгаар зохион байгуулахаар сургууль удирдах зөвлөл шийдэх болсон гэдэг ингээд яг энэ хагас бие даасан байдлын шилжилтүүдийн үед бол яг энэ доктортой хөгжлийн энэ зорилтуудыг ногоон ур чадварын энэ ойлголтуудыг оруулж ирж байгаа нь өөрөө яг мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт үр дүнтэй байхаа гэж ингэж харж байгаа. Тийм учраас энэ олон улсын форумд Хятадын, Солонгосын, за Герман, Австралийн засгийн газрууд хамтарч эдгээр өөрсдөө бас яг энэ боловсролын чиг хандлагатай илтгэлүүд тавьж оролцож байгаа ач холбогдолыг илүү нэмэгдүүлж ирж харж байна.